Галзуу кино сувагтан тавтай морилцгоо манайхан. За, энэ удаад буруу та нартан 2026 онд гарсан Паваны гэх энэ галзуу киног ярьж өгөхөөр сонголоо. За тэгэхээр энэ киногоор далимдуулаад та нартай нэг мессежийг хүргэхийг зорьсон байгаа. Тэгэхээр буруу энэ галзуу киног 365 эвдрээгүй ирээдүг бүтэе. Аяны хүрээнд цагдаагийн байгууллага болоод Монголиатай хамтран хүргэж байна. За тэгэхээр та нар маань анхаарлаа нэг жоохон илүү төвлөрүүлээд үзхийг бодорой гэж. Ялангуяа брогийнхоо дундуур нь хүргэх мессежийг бас алгасалгүй сонссоорой. За тэгээд та нар маань сабадраагүй саба атарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. Ингээд энэ галзуу киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За нэг жүжигчин залуу цайны газарт ажилладаг даруухан бүсгүйд сэтгэлээ хэлчилж байгаагаар кино эхэлнэ. Тэгээд тэр хоёр гэр бүл болцоож хөөрхөн хүүтэй болсон ч хөдөлгөөн тэдний харилцаа хүнд ирж эхэлж. Гэвч тэр жүжигчин залуугийн карьер улам бүр өсхийн хэрээр эхнэр хүүхдээ үл тоох болж эцэст нь эхнэр хүүхдээ орхиод нэг баян алин охинтой гэрэлсэн байна. За энэс болоод сэтгэлээр унсан эхнэр нь үлдсэн амьдралаа сэтгэл готрол дунд өнгөрүүлсэн бол бага насндаа аавда хаягдсан хүн ч бас дуумуутай ганцаардмал нэгэн болж өсчээ. Тэр өдөр тэр нэг ихтлгүүрийн зогсоол дээр цагийн ажил хийхээр очжээ. Тэгсэн эхний өдөр нь хүндхэн өнгөрлөө. Учир нь дэлгүүрээр нь үйлчлүүлдэг баян үйлчлүүлэгч тэрнийг болоод хамт ажилдаг залуусыг нь өглөөж нь дарамталж. Чи чинь хэн блэ? Шинэ цагийн ажилтаа. Чамайг ажилд авлаа. Дэвид Боуи бол урлагийн бурхан. Дэвид Боуиг сонсдог хүн бүр миний найз. За ингээд тэр залуу мань хүнийг Амиго гэж хочилсан бол мань хүнч тэр залууг дотроо Боуи гэж хочилж. Цааны цагаар Боуи Амигог дагуулад брендийн тасгийн худалдагч бүсгүйчүүдтэй танилцуулдаг. Танилцаад ав. Энэ Chanel, Louis Vuitton, Gucci. Октода тараад шин залууга угтаж авах юм биш үү? Чи даах юм уу? Намайг хүмүүс зүгээр ч нэг мөнгөний цүнх гэж хочилдгоо юм шүү. Тэгвэл болж гин. Би чадахгүй нэ. Яагаад? Муурлуугаа явахгүй болохгүй. Тэр өдөр Амиго шинэхэн найз Боуигийнхоо скейтбордыг зээлээд их дэлгүүрийн машины зогсоол дотор нэлээд гулгалаа. Тэгээд давхиж явахдаа Амиго харанхууд нуугдаж байсан нэг охинтой зөрөөд цочдог. Тэгсэн тэр охин нэгч үг хэлэлгүй тэндээс яваад өгсөнд Амиго их гайхнаа. Тэгээд тэр эргэж ирээд Боуигоос агуулхад байсан тэр охин ямар учиртай болохыг асуугаад тэр охиныг бүгдээрээ үлэг гөрүүл гэж хочилдог болохыг олж мэддэг. Учир нь тэр охинтой таарсан бүхэн их айдаг байж. Гэхдээ тэр хоёроос ялгаатай нь тэр охин бүтэн цагийн ажилтан байлаа. Ажилд авах сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч бүтэн цагийн ажилтан болсон ч тэр охиныг багтаа авч ажилуулах менежер олдоогүй учраас охин эцэстээ харанхуй агуулхад ганцаараа ажиллах болсон нь тэр байж. Тэрнээс хойш Амиго тэр охиныг их сонирхож хаана юу хийж байгааг нь дандаа анзаарах болж. Тэгэд нэг өдөр хог түгээд сууж байхад нь очиод тусалсанд нөгөө охин сандарлаа. Харин Амигог үлэг гөрвлийг сонирхоод байгааг нь Боуи анзаарсан байна. Тэгэд нэг орой Боуи тэрнийг хамт ганц нэг шар ариг ууж сууя гэж ураад яриа өднө. Чамд үлэг гөрвөл таалагдаад байгаа юм уу? Гүй зүгээр л өрөвдөд надад нэг хүнийг санагдуулаад. Чи тэр хүнд хий хоосон сайхан сэтгэл гаргаад ганц нэг удаа хүн чанар үзүүллээгээд байдалч дээрдэхгүй дээ. Харин ч дортох бах. Тэгэд чи ийм сайн залуу ээж тэрэнд ингэж хандах нь одоо тэр хүндээч бүр хэцүү шттэ. Би зүгээр л сайхан сэтгэлээр л хандсан юм а. Тэгээд л болоо. Сайхан сэтгэлээр хандаад тэгээд л болчихдг юм гэж байдгүй шттэ. Тэр охин тэртээ тэргүй амьдралд хангалттай даруулчаад байхад чи нэмж дэвсч болохгүй. Тэрэн шиг хүмүүсийг юу хамгийн их зовоодгийг чи мэдхүү. Өрөвдөх. Тэнийг минь өрөвдөх. Хайртай биш л юм бол өгшөө. Тэр охиноос хоол вэ. Тэгээд ч хайр гэж юу юм? Мэдмэр ээ нү? Юу юм? Караокед ороод хэлж үгүй заяа. Маргааш нь Амигог зогсоол дээр сууж идэл үлэг гөрвөл баахан тортой юм барьчихсан арайхан яваа харагдлаа. Тэнд байсан ажилчин залуус тэрнийг доогулж тохуурхаад тусалсангүй. Тиймээс Амиго очоод тэрэнд тусаллаа. Үлэг гөрвөл нэг хөгжмийн концертын бэлгэнд авсан тортой бараануудыг хөргөж өгөхөөр явсан нь тэр байж. Тиймээс Амиго тэрнтэй хамт бэлгийг нь зөөж өгөөд үлэг гөрвлийг төгөлдөр хуур тоглох дуртай болохыг олж мэддэг. Тэгээд тэндээс буцах замдаа тэр хоёр танилцаад ойр зургийг ярилцсан. Амигогийн жинхэнэ нэрийг И Гёнрук гэдэг бол үлэг гөрвлийн нэрийг Ким Мижон гэнэ. Тэгээд тэр хоёрыг ярилцаж байтал гэнт брендийн дэлгүүрийн худалдагч ирсэнд эдсэн Мижон тэндээс бушуухан зүгтаад явчлаа. Энийг харсан Боуи Амиго дээр ирж хилээд байхад хүүхэд эвгүй байдалд оруулаад байх юм а гэж уурлаа.
Тэр өрөө Бови Амигог дагуулад клубт орсон ч Амиго өдөр Мижонтой уулзсан тухайга өөрийн эрхгүй бодсоор байна. Тэр хоёрын концертын дээр сонссон аяыг Pavane for Dead Princess буюу өөд болсон гүнжийн бүжиг гэдэг ая гэдгийг Мижон Амигод хэлж өгсөн байжээ. Pavane гэдэг нь бүжгийн ая гэсэн утгатай. Сонгодог хөгжмийн нэг төрөл. Maurice Ravel-ийн ая. Миний дуртай аянуудын нэг. Тийм үү? Гоё ая юм аа. Энэ үед ажлынхаа нэг бүсгүй Амигодор ирээд яриа удлаа. Чи найз охинтой юу? Юу гэнэ? Сонссонгүй. Найз бүсгүйтэй мэн тийм үү? Хөөх юм уу? Мижонтой уулзснаас хойш Амиго Мижоны сонсох дуртай сонгодог хөгжмийн 93.1 FM-ийг сонсох болжээ. Тэгээд маргааш нь тэр цайны цагаар шууд л Мижоны ширээнд очиж суугаад яриа удсанд ажлынхан залуус бүгдээрээ тэр хоёрыг гайхаж харсанд Мижон чичээд тэндээс шууд гараад явчлаа. Аха, тэр хоёр хосууд юм уу хаашийн? Үеэлүүд байгаамаа. Үеэлүүдээ их өөр юм байна штт. Хол ус ч гэсэн л байхгүй юу да. Энд санамсаргүй таарчихсан гэсэн. Хорвооч жижиг юм да те. Тэрээр Амиго байнга ордог уушийн газартаа төрүүлж очоод Бовиг хүлээж суулаа. Тэгсэн Мижон тэнд ороод ирсэнд Амиго их гайхана. Гэтэл Бови Мижоныг дагуулад ирсэн нь тэр байжээ. Юу болоод байгаа юм бэ? Айхтар зөрүүд ох юм аа. Нилээн хүчилж байж л энд авчирлаа. Яагаад аваад ирсэн? Би одоо яах юм бэ? Зүгээр л тэр нь санаа тавьдаг гэдгээл хэлэлтэй. Тэнд нэг охин чамаас болоод өөрөөсөө ичээ толон тараа зогсож байгаа. Тэрэнд өөрийгөө зүгээр ойлгуулахгүй бол чи тэрнийг бүр чих зовоно. Ойлгож гин үү? Үнэхээр энэ үеэр Мижон нойлын өрөөнд толон тараа зогсож байлаа. Тэгээд тэрний гарч ирэхэд Амигоч тэрнтэй ойр зураг ярилцсан. Тэгээд Амиго цэрэгт явж ирээд YouTube дээрээс Исланд дахь туйлын туяаны бичлэгийг үзээд Исланд явж үзэх мөрөөдөлтэй болсон. Тэгээд мөрөөдлөө биелүүлэхийн тулд мөнгөө цуглуулж байгаа гэдгээ хэлнэ. Гэхдээ заримдаа надад цагаа дэмий өрөөд байгаа юм шиг л санагдах юм. Би урд нь өөр мөрөөдөлтэй байж байгаа тэр мөрөөдлөө орхичихсан юм аа. Тэрэн шиг л баахан цаг алдж байгаа л энэ мөрөөдлөө бас орхичих юм шиг санагдаад. Чи өмнө нь ямар мөрөөдөлтэй байсан? Бүжигчин болох. Модерн бүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Гэхдээ болцоо ер нь амьдралдаа мөрөөдөлтөд хүрч чадах хэсгээ мэдэхгүй юм аа. Би нэг баян алдартай болохыг хүсдэг л дээ. Зүгээр л жирийн л амьдрахыг хүсдэг. Эртний эндан шууд хол замд морьтой аялахдаа үе замаасаа түр гараад туулсан замаа эргэж хардаг байсан гэдгээ. Энэ нь өөрийгөө эсвэл морио амраахын тулд биш. Харин ард үлдсэн сүнсээ өөрийг нь гүйцэж ирэхийг хүлээхийн тулд гэсэн. Тэгэд сүнс нь өөрийг нь гүйцэж ирэхийг мэдрэх үедээ үргэлжлүүлээд давхдаг байсан гэдэг. Тиймээс хэрвээ санаа зовж байгаа бол хэсэг зогсоод дуртай зүйлээ хий. Энэ дэлхийн химнэлд автаж хитрхи хурдулж тавхих биш. Харин өөрийнхөө химнэлээр явах нь илүү дээр байгаа гэж бодож байна. Ингээд тэд сонгодог хөгжмийн радио сонсдог тухайга хэсэг ярьсан чи ярих зүйлгүй болоод дуугүй болчихно. Энийг анзаарсан Бович ирээд өөрийгөө ямар кинонд дуртай, ямар хоолнд дуртай, ямар хөгжимд дуртайгаа хэлээд нөгөө хоёроосоо асууж яриа өрнүүллээ. Тэгээд тэр хоёрт хайр гэж юу болохыг хэлж өгөхийн тулд караокед ороод хайрын дууг араас нь дуулсанд нөгөө хоёр ч дуулахыг нь хоройчин дуугүй сонсноо. Тэгээд Амиго Мижоныг гэртэн дөхүүлсэнд Мижонч гэртээ ороод сурсан ёсороо сонгодог хөгжмийн хөтөлбөрөө сонсож хонлоо. Маргааш өглөө Мижон ягаад ч юм цаанаасаа нэг л жаргалтай босч иржээ. Тэгээд нүүрэндээ инээмсэглэл тодруулж метрогоор явсаар ажил дээрээ ирлээ. Тэгээд өдөржин зогсоозаагүй ажиллаж байтал Амиго ирээд тусалчихад яваад өгсөнд Мижонд энэ нь их таатай санагдаж өөрийн эрэхгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг. Тэгсэн Амигог сонирхоод байдаг худалдагч бүсгүй лефтэнд Мижонтой таараад тэрнийг Амигогийн үеэл гэж Амиго Бови хоёроос сонссон гэж хэлээд хэрвээ чи Амигогийн үеэл юм бол хоёулаа дараа нэг хамт хоол идэ гэсэнд Мижоны урам их хуурлаа. Оройн урам нь хугарсан Мижон бороонд шүхэргүй явж байгааг харсан Амиго яарч очоод шүхэр барин хамт алхацгаана. Чи шүхэргүй мүү? Саяхан миний шүхрийг нэг хүн булаагаад авчихсан. Тэгээд ч би дасчихсан юм аа. Бороонд шүхэргүй яваад уу? Гүй шүхрээ булаалгаад дасчихсан. Дээрлэхүү хүмүүстэй харилцаж байснаас бороонд нороод ганцаараа алхаж ирсэн нь дээр санагддгийг. Тиймээс надаас булааж авсан юмыг нь би бүр өгчөгдөг. Надад бол тийм биш ээ. Чиний имийг булааж авсан бол чи буцаагаад авах хэрэгтэй. Яаж алдсан тэр аргаар л авахгүй юу? За тэгээд Амиго тэр орой зориг гаргаж Мижоныг болзоонд уриллаа. Тэгээд тэд сонгодог хөгжмийн цомог зардаг дэлгүүрт очиод оройжин хөгжим сонсож хөгжмийн талаар ярилццгаана. Тэгсэн Мижон Амигог ажил дээрээ бүжиглж байгааг нь харсан гэдгээ хэлж
бүжигчин болох мөрөөдлөө орхихгүй байхыг хүслээ. Тэгэд орой харих замдаа Амиго Мижоноос утасны дугаарыг нь асуусанд Мижон гар утсаа алдснаас хойш гар утас барихгүй байгаа гэдгээ хэллээ. Майн шархны лент өдөр гараа зүссэн штэ. Ягаад надад ингэж сайн хандаад байгаа? Сайн хандах нь муу гэж үү? Би яаж хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй л байна. Чи хариуд нь сайн хандахтал болно. Маргааш нь Мижон Амигод өдрийн хоолнд нь зариулаад савтай помидор үлдээсэн байсанд Амиго их баярллаа. Энэ үеэр Мижоныг утасгүй гэдгийг мэдсэн Бови Амигод зөвхөн тэр хоёрыг хоорондоо ярихтан зариулаад тусгай холбоо өгчхөд яваад өгнө. Үүнд нь баярлсан Амигоч бушуухан холбоогоо Мижонд өгөөд 17 дугаар сувг гэж дохиогоор хэлсэнд Мижон ч ойлгож тэр цагаас эхлээд тэр хоёр ажил дээр байнга холбоогоор харилцдаг болжээ. Бас чөлөөт цагаараа байшингийн дээвэр дээр гарч солон харцгааж, агаар амьсгалж, цагийг зугаатай өнгөрүүлэх болдог. Нэг өдөр тэдний ажлынхан бүгдээрээ хоол идэхээр улсанд ажлынхан эмэгтэйчүүд Амиго Мижон хоёрыг үеэлүүд гэсэн үү? Гэж лавлсанд тэдэнд худлаа хэлсэндээ Бови бантаж ярианы сэдвийг өөрчилнө. Тэр чинь тэгэд хөөрхөн юм уу? Юу тэр вүлээ? Нууцаар болцоод байгаа бүсгүй чинь хөөрхөн юм уу? Тийм ээ, хөөрхөн. Олон талын мэдлэгтэй, бас их ухаалаг. Тэгээд их сонирхолтой. Бусад огтоос их өөрлөлтөө. Өмнө нь би охидтой үерхэж байхдаа их хүчилдэг байсан. Харин тэрнтэй хамт байхдаа би илүү илэн далангүй өөрийнхөө байдаг. Би их дуу муутай хүмүүртлөө тэрний хажууд байхдаа л зогсоо зайгүй чалчаад байдгийн. Би их мундаг хүн биш л дээ. Гэхдээ тэр охины хажууд байхад би өөрийгөө илүү сайн хүн болсон юм шиг санддаг. Тэрнийг ингээд ярьж байтал Мижон өөрийн ирэхгүй хоолндоо хаахаж цацаж эхэллээ. Бүх зүйл буруугаар эргэж магадгүй гэж сандарсан Бович яахын зургуу гүйж ирээд Амигогийн уруул дээр үнсээ давсанд тэнд байсан бүгдээрээ цочордлоо. Намайг битгий охин гэж яриад вэ. Бид хоёр болцоод хэсэг хугацаа өнгөрч байгаамаа. Би илүү туршлагатай болохоор чамд тэгэж санагдсан нь аргагүй л дээ. Энийг сонсож цочирдсан Амигоч бушуухан хамаа зайллаа. Оройн Мижоныг ууртан аргагүй алхаж явтал Амиго хойноос нь гүйцээд ирлээ. Битгий юм болгоомжгүй байгаач. Чи цагийн ажилтан болохоор эндээс хүссэн үедээ яваад өгч болно. Харин би энэ хүмүүстэй бүгдэнтэй нь хамтарч ажиллана. Би энэ ажлаас халагдчих юм бол надад дахиж ажил олдохгүй шүү дээ. Надад энэ ажил хэрэгтэй. Намайг уучлаарай. Гэхдээ би чамд нэг юм хэлчихв. Чи буруу юм хийгээгүй мөртлөө дандаа толгоогоо гудаалгаж явах юм. Толгоогоо өргөд мөрөө ихцлээд тэгээ жоохон цээж тэнэгэр яваачдээ. Яг болж байна. Одоо хоёулаа юу хийх вэ? Би ингэж шууд явъя да. Автобус ирчлээ. Маргааш нь Амиго ажил дээр өдөржин байсан шагаад чим Мижон ирсэнгүй. Энэнд нь Амиго урамгүй байлаа. Бови хажууд нь суугаад өчигдөр орой ярьсныхаа дагуу жүжиглэх гэсэн ч Амигод тэрнтэй жүжиглэх сэтгэл зүй байсангүй. Тэр орой Амиго гэртээ ганцаараа бүжгийн бэлтгэл хийж угаад аавынх нь сүлд суусан эхнэрээс төрсэн охин аавдаа зориулаад бүжиг бүжгэлсэн тухай нэвтрүүлгийг санамсаргүй олж үздэг. Би энэ бүжгийг аавдаа зориулж бүжиглсэн. Би таны охин болж төрсөндөө маш их баяртай байдаг. Аавдаа хайртай шүү. Аав нь ч бас охиндоо хайртай шүү. Энийг үтсэн Амиго хямарна. Тэгсэн аудлгүй Мижон залгасан Амиго гайхаад угсах юм босоод ирлээ. Орой залгасан дуучлаарай. Манай тосгонд байдаг гэрт нэг асуудал гараад тийш явах хэрэгтэй болоо тэгээд явчаад ирлээ. Хэлээгөө дуучлаарай. Чамд муу юм болсон юм байх гэд зөндөө санаа зовлоо. Уучлаарай. Чи зүгээр үү? Зүгээрээ. Бүх юм зүгээр. Гэнрүүга би яг одоо чам руу очлоо. За тэгэд Мижон хар хурдаараа гүйгээд метрон сууж явсаар Амигогийн гэрийн гадаа ирлээ. Тэрнийг хар хурдаараа гүйгээд ирж байгааг харсан Амиго их баярлнаа. Тэгээд тэд оройжин элдвэг ярилцгааж хөгжөлдөж хонцгоно. Мижона анхандаа би энэ дэлхий дээр ганцхан өөрийгөө л жинхэнэ гэж боддог. Бусад бүх хүмүүсийг хуурамч гэж боддог байлаа. Гэхдээ явцын дунд би бүх хүмүүс жинхэнэ. Харин би л ганцаараа хуурамч нэг юм байна гэж бодох болсон. Харин чамтай байхдаа би өөрийгөө бас чамайг жинхэнэ гэдгийг эдэс бүхнээрээ мэдэрдэг. Би чамд үнэн сэтгэлээсээ сайн. Нөгөө юу би ч бас чамд сайн. Тэгсэн мань хоёр хоёулахнаа ярьж байна гэж бодсон ч долгионо буруу сувг дээр тааруулснаас болоод байгууллага даяараа тэр хоёрын харилцааг мэдчихнэ. Тэгсэн Бови гал зурх шахна. Сувгаа сольж тааруулга хилээд ахад за одоо өнгөрсөө. Яадаг ч үлээ гэсэн хүмүүсийг битгий тоогоорой. Тэд нар чинь бүгдээрээ ганцаардсан арчаагүй новшнууд.
Тэдний үгийг битгий сонсоорой. Амигог цайны газарт ирэхэд ажилчид бүгдээрээ Мижоныг шоолоод хөөгд гаргаж байгаа харагдана. Тэгсэн энэ үеэр брендийн лангууны худалдагчдын нэг Мижонтой лефтэнд таарчихлаа. Мижоно, чи нүрээ бодож байл та. Хүнтэй ирэхэж байгааг үсттэй. Би чамд ямар нэг муу юм хийсэн гэж юу? Битгий инээд хүргээд бай. Чи өөрийгөө бусдаас онцгой гэж бодохоо одоо бол. Орой нэмэго Мижон хоёр хамтдаа алхацгаана. Болгоомжгүй байдлаасаа болоод Мижоныг эвгүй байдалд оруулсандаа Амиго нэлээд урамгүй байсан бол Мижон харин ч урдынхаасаа илүү цоглог болжээ. Битгий хэмрүү дээрлэх хүмүүс бусдад их хариг санддаг. Ингэхдээ тэд бусдыг ямар их зовж байгаагаа ухаардаггүй. Бас тэр үйлдэл нь ямар үр дагавартай болохыг ч боддоггүй. За сорой байж байгаа. Борон та нарт нэг чухал юм хэлээдгий. Цагдаагийн байгууллага болон Монголиа хамтран 365 эвдрээгүй ирээдүг бүтээй аяныг хэрэгжүүлж хүүхдийн эрх аюулгүй байдлыг хамгаалах цахим дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд өшт манайхан сошиал сүлжээ, чат, мессежээр үлдэгдэх цахим дээрлэхэлт нэмэгдэж тэгээд боловсролын орчин дэх тохиолдлын 41.4% нь цахим хэлбэртэй байна гэвдээ. Цахим дээрлэхэлт нь доромжлох, гүтгэх, хувийн мэдээлэл тараах зэрэг хэлбэрээр илэрч хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж айдас түгшүүр нэмэгдэх, өөртөө итгэх итгэл нь буурах, сурлагын гүйцэтгэлд нь сөргөөр нөлөөлөх зэрэг олон эрсдлийг бий болгоод байна. За тэгэхээр ийм асуудлыг нуун дарагдуулахгүй цаг тухайд нь мэдээлж хамтран шийдвэрлэх нь үнэхээр чухал байна шүү манайхан. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа эвдрээгүй ирээдүг бүтээцгээе. За анхаарал хандуулсанд баярлалаа. Тайлбартаа эргээд орцгоё. Би яагаад утасгүй байдгийг мэдэх үү? Хүмүүс надаас мөнгө нэхэж залгаад байсан. Аав маань хүнд өвчтэй. Харин ээж маань өөд болчихсон. Би хоёр дүүтэй. Тэгээд дүүнараа тэжээх гээд мөнгө хүлэгчдээс мөнгө зэлж гисэн. Гэнрүүга ингээд чи үнэхээр надад сайн гэж юу? Тийм ээ. Яагаад живж байгаа хүнээс чи яагаад живж байгаа юм бэ гэж асууж болдг юм уу? Тэгвэл одоо яах вэ? Хоёулаа юу хийх вэ? Агарын теннис тоглох уу? Би сайн тоглодог шүү. Би харин ч сайн тоглодог шүү. За тэгээд тэд оройчин агарын теннис тоглолоо. Харин нөгөө талд Бови ганцаараа уушийн газарт оччихсан. Хоёр хүн бие биедээ хайртай болоод амар сайхандаа жаргана гэдэг ойлголт үлгэртэл байдаг болохоос бодит амьдралд байдаггүй тухай ярьж байна. Учир нь мань хүн ч бас гаднаа бүх зүйл сайхан юм шиг дүр эсэгдэгч дотроо ганцаардаж шаналж явдаг нэгэн болох нь илэрхий. Тэр өмнө нь гэр бүлтэй байсан ч салсан байжээ. Маргааш нь эхлэлгүүрийн ажилчдын амьдрал нэг л хэвийн үргэлжилсэн ч Амигогийн хувьд тийсээр болжээ. Цайны цагаар бүгдээрээ амарч явахад Амиго ганцаараа бүжгээ давтах болж. Ингээд зогсохгүй тэр бүжгийн шалгаруулалтад оролцож урлагийн сургуульд бүжгийнхээ чиглэлээр сурах харуулжээ. Мижон ч зүгээр суусангүй чөлөөт цагаараа Амигод дулаан цамц нэхэж өгнө. Тэр нэг өдөр Бови нөгөө уушийн газартаа ганцаараа суугаад уушийн газрын эзэн ах хүүтэй элдвийг ярилцж байлаа. Энэ өдөр нь Бовигийн төрсөн өдөр байсан ч тэрнтэй хамт тэмдэглэх хинж байсангүй. Тэгсэн гинт хаалга онгойч мань хоёр төрсөн өдрийн лаата билүү бариад төрсөн өдрийн дуудуулсаар орж ирсэнд Бови баярлсандаа уйлах шахдаг. Тэгээд тэр гурав мөрөөдлөө ярилццаана. Бови дэлхийг тойрон аялах мөрөөдөлтэй гэдгээ хэлсэн бол Мижон ачцэнараа тойруулсан сайхан ааштай мундаг эмээ болох мөрөөдөлтэй гэдгээ хэлнэ. Харин Амиго Мижоныг дагуулад хамт Исланд явах мөрөөдөлтэй гэдгээ хэллээ. Тэгээд тэд үүр цайх алдад хамтдаа гарч алхацгаана. Сургуульч нь ансанд гэлөө. Хэдүүлээч уулзалтахгүй болох нь дээ. Яла гэжтэй. Би ойр орхон энд ирж байна. Cinema Paradiso гэдэг кино үзээгүй юу? Тэр кинонд штэ. Альфредо Тото чи амьдралдаа их зүйл хийж чадхаар байна да. Тэрнийг ээлхий. Бидхий эргэж ир гэж. Тэгсэн хариуд нь Тото. Баярлалаа. Та надад их тус хүргэсэн шүү. Танд их баярлалаа гэж хэлдэг. Гоё гоцтой. Тэм болохоор би чамд хэлье. Хамт өнгөрүүлсэн мөчүүдээ нандгинж явцгаая. Учир нь бидний залуунаас үрдэнх. Хэсэг хугацааны дараа Бовигийн ажил дээр 3 эмэгтэй ирээд тэрнийг хоргож эхэллээ. Тэд Бовиг авч явахаар ирсэн бол л доо. Ярианаас нь Бови нилээд чинэлэг алин хүү болох нь тодорхой болдог. Сэтгэл нь өмөрсөн Бови тэр орой Амиго руу залгасан ч яг шинэхэн ангийнхантайгаа танилцаж байсан Амиго утсаа авсангүй. Урам нь хугарсан Бови өөр хэдэн хүн лөө утсаар залгаж тэр бүхэл Япон хятадаар хүмүүстэй ярьсан ч цаадуул нь бас л тэрэнд нааштай хариу өгсөнгүй.
Тэгэд Бови нөгөө уушин газартаа ирээд уушин газрын эзэн ах хүүтэй хамт уухыг хүссэн ч цаадах нь маргааш ажилдаа учраас чадахгүй нэ гээд татгалцлаа. За тэгээд дүрс солигдоход сэтгэлээр унсан мань Бови гэртээ очиод их хэмжээний имийг сөөжүүгээр даруулж угаад амиа хорлсон байгаа харагдана. Маргааш нас нь тэдний ажлаар Бовиг тэдний дэлгүүрийн эзний хүү байсан гин. Ээж нь дэлгүүрийн эзний хууль ёсны эхнэр нь биш байсан гинэ. Ээжээсээ болоод сэтгэл готролд ороод амиа хорлох гэж өмнө нь хэд хэдэн удаа оролдож байсан гин. Гэх мэт цуу яриад харгаж эхэлж. Тэр өдөр Мижон амиго хоёрыг эмнэлэгт ирэхэд Бови сэхэн ухаангүй хэвдэж байлаа. Үүнээс болоод Мижон буцах замдаа метронд зогсоо зайгүй ойлсонд амиго үүнд нь унтуцаж тэрнийг загналаа. Тэгсэн Мижон гомдсонд мань хүнч бухимдсандаа дөрүүлээд яваад өгнө. Тэр цагаас хойш амиго хичээлдээ шамдаж суралцсаар байсан бол Мижон ч ажлаа үргэлжлүүлээд хийсээр. Тэр хоёр боломжийнхоо хэрээр мессежээр харилцажсэн ч амиго улам бүр завгүй болсоор тэрэнд хариу өгөхдөө уддаг болжээ. Нэг өдөр амиго Мижон руу залгаж тэрнийг найзуудтайгаа танилцуулах хүсэлтэйгээ хэлсэнд Мижон ч сандраад чадлынхаа хэрээр нүрээ будна. Тэгээд Мижон амигогийн найзуудтай уулзсанд нөгөөдөл нь бүгдээрээ амиготой санаа нийлсэн залуус байгаад Мижон баярлдаг. Тэр өөр амиго нилээд муудатлаа сөөж уулсан учраас Мижон тэрнийг анх удаа гэрт нь хүргэж ирнэ. Их орой болсон бай шүү. Тийм байна. Танад орж гоймоо иддэм билүү гэж бодчихлаа. Манайд гоймон байхгүй л дээ. Гэхдээ цай байгаа. Цай уух уу? За би ингэж явъя да. Баяртай. Сайхан амраарай. Хийсэн бүхэнд чинь чамд баярлалаа. Баяртай. Маргааш намиго хичээл дээр нэг уран бүтээлчийн дурдтгалын талаар үзэж байхдаа тэр хүн нэг бүсгүйд их хайртай байсан ч цаг хугацааны явцад тэр хайр нь үгүй болсон тухай бичиж үлдээсэн гэдгийг сонсоод нэгийг бодно. Тэгэд хичээлийнхээ дараа Мижон руу залгасан ч Мижон утсаа авсангүй. Тэгээд тэрнийг хайж гэрт нь ирсэн ч нүүгээд явчихсан байдаг. Удалгүй амигогийн гэрийн хаягаар Мижоноос цайгтал ирлээ. Баяртай гэж хэлэлгүй явсан дуучлаарай. Би хэлхийг хичээсэн ч чадаагүй маа. Би сайн байгаа. Бови хэрэгав. Тэрнийг амиа хорлох гэж оролцсон тухай сонсоод би нэг зүйлийг бодсон. Сэтгэлийнхээ гүнд харанхуйд живж байгаа хүн тэрнээсээ гарахад их хэцүү байдаг бололтой. Би хүүхэд байхасаа л бусдад дээрлэхүүлж гадуур хагдаж өссөн. Тиймээс би бусдад юусаа ажиглагдахгүй амьдрахыг хүсдэг болсон. Яг л харанхуй агуйд ганцаараа байгаа мэт. Тэгээд нэг өдөр би чамтай учирсан. Чи намайг харанхуй агуугаас гаргасан. Чи намайг цаашид зогтох хэрэггүй. Харин бүхнийг хамтдаа туулж чадна гэж итгүүлсэн. Хүнд сайн хандна гэдэг хэцүү зүйл биш болохыг би чамаас ойлгосон. Гэхдээ аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлэх тусам би айж эхэлсэн. Яагад гэвэл би чамайг надгүйгээр байж чадахгүй тийм хүн болоосай гэж хүсэж байгаагаа ойлгосон. Би орой унтах хүртлээр ганцхан чамайг санаж өглөөс эрэхтэл чамайг боддог болсон. Тийм болохоор би чамайг орхих нь зүйтэй гэж бодсон. Би зүгтаагүй. Харин ч ингэж явснараа би хамтдаа өнгөрүүлсэн жаргалтай мөчүүдээ үрд зүрхэндээ нандинах болно. Эцэст нь чамд нэг зүйлийг хэлмээр байна. Би чамд хайртай. Баяртай. Загтлыг уншсанаас хойш амиго бодолд автах боллоо. Хамтдаа явдаг байсан гудамжууд, хамтдаа уулздаг байсан газрууд, хамтдаа тоглож байсан тоглоомын талбай бүгдээрээ хоосон юм шиг л санагдана. Тэгээд амиго сургуулиасаа чөлөө авч хуучин ажилладаг байсан газраа очиод цагийн ажил хийж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд амигод талтай байдаг байсан брендинг лангууны худалдагч Сэраж тэрнтэй дотносохоор хичээнэ. Тэгээд амиго тэрнийг дагуулад өмнө нь Мижонтой очиж байсан пянзны дэлгүүртээ очдог. Ингээд би чамайг санаж байна гэдэг үг сонсоод сууж байхдаа амиго Мижоныг караоке дуулж байсныг нь санаж өөр ингэрэхгүй ойлсонд нөгөөх нь гайхна. Тэгээд амигоч төсөлгүй тэндээс гараад өөр ингэрэхгүй цорхраад уйллаа. Тэр үед тэр Бовигийн хэлж байсан үгийг санана. Амиго, салалт яагаад хэцүү байдгийг мэдхүү. Хин нэг алдахын зовлондоо бишээ. Харин тэр хүнтэй хамт байхдаа. Өөрийнхөө амьд байгааг мэдэрч байсан тэр хорон мөчүүд эргэж ирэхгүй ухаарлал их хэцүү.
Тэр мэдрэмж байхгүй болох л хэцүү дээ. Тэр мэдрэмжийг мэдэрснээс үхсэн нь дээр санагддаг юм да. Үхэл мүхэлгээ битгий дими юм яриад байгаа ч дээ. Харин тэгээд чи тэр охиныг царай муутай гэд битгий хойдаад хайчаарай л гэж штий. Мижон царай муутай биш штий, хөөхөн. Нэрээ юу? Хайр гэж мэдхүү. Хайр бол хэн нэгний сэтгэл рүү хараад тэр нь ямар гайхалтай гэрэлтэй болохыг олж харах явдал шүү дээ. Тийм болохоор л Мижон надад төгс тохирно. Ингэж яриад мань хоёр чангаар инээлдэж байж. Дараа намиго эмлэгт Бови дээр очиод тэрнтэй ярилцах гэсэн ч Бови тэрнийг танихгүй байлаа. Маргааш намигог цайны цагаар ганцаараа хоолоо идэж сууж идэл Сера ирээд тэрэнд Мижоны гэрийн хаягийг бичсэн цаас өгчхөд яваад өглөө. Ажилчдын хувийн мэдээлэл нууц байдагч Сера хүний нууцын дарга найрч угаад тэр мэдээллийг олж авсан нь тэрвэж. Тэгээд амигоч шууд хаягаар нь загтал бичнэ. Мижона, би чамайг санаж байна. Чамтай уулзахыг их хүсэж байна. Тийм болохоор 12 сарын 24-ний өдрийн оройн 17 цагт Жанжавоны автобусны буудалд би чамайг хүлээнэ. Надтай уулзахыг хүсэхгүй бол ирэхгүй байж болно. Гэхдээ би чамтай уулзмаар байна. Чамайг маш их санаж байна. За ингээд 24-ний өдөр болж амиго автобусанд суугаад явж байтал зам дээр осол болсон бололтой зам хаасан байж таарлаа. Иннээс болоод амиго товлсон 17 цагаас хоцрох болж сандарсандаа автобуснаас буугаад гуйлаа. За тэгээд оройчин гүйсээр автобусны буудал дээр иртэл алсаас автобусны буудал дээр хинч байхгүй байгаа юм шиг харагдсанд мань хүн ойлгох шахна. Тэгсэн дотроос нь Мижон алхаад гараад ирсэнд баярлсан амиго хар хурдаараа гуйлаа. Чамайг ирэхгүй гэж бодож байлаа. Гэхдээ чи хүлээсэн байх шүү дээ. Ингээд тэд хөдөөний нэг дэм буудлын газарт оройн хоол идэцгэнэ. Тэгэд тэд Бовигийн талаар болоод ойр зургийг ярилцлаа. Цаг орой болжээ. Автобус зогсох чинь. Ингээд Мижоныг явахаар завдсанд амиго тэрнийг бүжгэнд үрлээ. Тэгээд тэд анх удаага хамт бүжгэлцгэнэ. За тэгээд амигог автобусанд суугаад гэрлүүгээ буцсанд Мижон нулимстай нүдээр харсаар хоцорно. Тэгсэн холдож явсан автобус зогсоод дотроос нь амиго гарч ирээд Мижоныг чиглээд гуйлаа. Мижона, хоёулаа цуг явъя. Хоёулаа заавал цуг явъя. Би чамд маш их хайртай. Би чамаас салж чадахгүй. Хоёулаа үрд хамт байцгаая. Яагаад гэвэл би чамд хайртай. Мөр болохгүй бол ядаж дараа 7 хоногт уулзъя тэхүү. 12 сарын 31-нд Кентаки пабд уулзъя. Гоё хоол идэ. Дараа нь кино үзцгээе. Бас концерт үзэх үү? Тэгээ хамт концерт үзье. Тэгээд шинэ жилийн үдэшлэгт очиж хамт бүжиглэе. Чи надтай заавал уулзах ёстой шүү. Тэгэхгүй бол чи ирэхгүй бол би юу хийхэж мэдэхгүй байна. Тэгээд амиго Мижоныг анх удаага үнслээ. Тэгээд амиго автобусны арын цанхаар эргэж харсаар гэрлүүгээ явсан бол Мижонч инээмсэглсээр гэрлүүгээ алхана. Маргааш нь Бови эмнэлгийн цанхаар тусах гэрлийг хараад анх удаага инээмсэглж байгаа харагдана. 12 сарын 31-ний өдөр Мижон тохирсон ёсороо Кентаки паб буюу тэдний байнга ордог байсан уушин газар ирсэн ч амиго ирсэнгүй. Тэгээд шүн болтол хүлээсэн ч тэр ирсэнгүй. За тэгээд тэрнээс хойш 5 жил өнгөрлөө. Амиго Мижон хоёрын сонсох дуртай байсан сонгодог хөгжмийн эфемер Бови шинэхэн бичсэн зохиолоо сурталчлах зорилгоор ярилцлаганд орж байлаа. Тэрхүү зохиолдоо Бови амиго Мижон хоёрын хайрын түүхийг бичсэн байна. Би нэг хэсэг амьдралаас уйдаж амьдрах ямар ч утгагүй юм шиг санагдах болсон байсан. Гэвч би хоёр сайхан хүнтэй таарсан. Тэд надад эргээд амьдрах эрч хүчийг өгсөн. Энэ ном бол тэр хоёр хүний хайрын түүхийг өгүүлсэн ном. Гайхалтай сонсогдож байна. Тэр хоёр хүн одоо ч сайн байгаа юу? Тэгэлгүй яах вэ? Тэдний залуу нас үрдийнх. За дүрс солигдоход цэцэрлэгийн дуу хөгжмийн багш болсон Мижон хүүхдүүдэд дуу зааж байна. Тэр өдөр Мижонд шуудангаар Бовигийн бичсэн
Өөд болсон гүнжид зориулсан бүжиг гэдэг ном ирсэнд тэрч номыг нэг дор суугаад уншиж дуусгадаг. Номын төгсгөлд Бовигийн байн хэлдэг байсан үг бичээтэй байлаа. Хайр бол төөрөгдөл. Үүрт хамт байна гэсэн төөрөгдөл гэсэн үг. Тэр бүсгүй залууг хүлээсээр байсан ч залуу ирээгүй юм. Тэр намайг хайжээ гэж бодоод бүсгүй тэндээс явжээ. Гэвч үнэн хэрэгтээ залуугийн сууж явсан автобус мөсдсөн зам дээр осолд орсон байж. Удаан хугацаанд хэвтэрт байсан залуу арайхийн хөл дээрээ боссон ч тархины гэмтлийн улмаас ой санамжаа алдсан байна. Уг номын үйл явдал энхүү өрнөн. Ой санамжаа алдсан амиго сарамсаргүй явж байгаад нэгэн төгөлдөр хуурын концертын зарыг хараад явж очсон байна. Тэгээд тэнд сууж байхдаа өмнө нь Мижонтой хамт сонсож байсан аяа сонсоод ой санамж нь баг-багаар сэргэж эхэлдэг. Гэтэл тэнд нь Мижонч очижсэн байж таарснаар тэр хоёр баяртай уулздаг. Ингээд тэд гэр бүл болж хамтдаа Исланд руу аялж туйлын туяа харж мөрөөдлөө биелүүлжээ. Хайр бол төөрөгдөл. Үүрт хамт байна гэсэн төөрөгдөл. Гэвч үнэн хэрэгтээ хайр бол ямар ч үед бие биенээ ойлгож бие биенээ хүлээж авахын нэр юм. Эцсийн дүндээ хайр бол төсөөлөл юм. Энэ бол хайртай хүнтэйгээ уулзах өдрийг хүртэл доторч нь хадгалагдаж байдаг мэдрэмж юм. Би чамд хайртай. Мижона, ямар болж бестселлер болох уу? Амиго та хоёрын түүх шүү дээ. Энэ хитрхи яд жаргалтай төгсгөл биш үү? Би та хоёрын түүхийг ингэж төгсөөсэй гэж бодсон юм аа. Индианчуудын түүхийг санаж гинөө. Чи ярьжсэн да. Мориноосо буугаад сүнсээ хүлээж хэсэг зогсдог тухай. Амиго маань түрхэн зур мориноосо буугаад хүлээж байгаа гэж би бодож байна. Магадгүй тэр биднийг хаа нэг газар хүлээж байгаа бах. Мижон Генруг Йохан Үүрт хамт Генругийн гэгээн дурсгалд зориулв. Чи минь сайн сууж байна уу? Цасаар шуурсан тэр шөнө би чамайг явуулах ёсгүй байсан. Би тэр өдрөөс хойш үргэлж харамсаж өөрийгөө үргэлж буруутгах болсон. Би чамайг хизээч мартаагүй. Анх уулзаж байсан мөчөө одоо ч сандаг шүү. Хэдий хэцүүч чиний минь надад өгсөн амьдралын гэрэл гэгээгээр би үргэлжлүүлж амьдрах хүчийг олсон. Бид нэг л өдөр уулзсан гэдгээ би мэднэ. Тэр хүртэл чи минь намайгаа хүлээж өгөөрэй. Ингээд кино маань конец фильм. За энэ түрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Тэгэхээр Моброгийнхэн сонгоод ярьж өгсөн энэ галзуу кино та нарт маань таалагдсан бас тэгээд нэгийг бодуулж хоёрыг ухааруулсан гэдэгт итгэлтэй байна. Бусдыг дээрлэгч харанхуй нөхрөө унгаж амьдрах итгэлийг нь үгүй болгодог хүн болж ирснаас эсэргээрээ бусдыг аварч хамгаалж хүндэлжтэй амьдрах итгэлийг нь нэмэгдүүлдэг тийм сайхан одоо нийгэм ирээдүйг хэдүүлээ. Бүтээгийн төлөө хичээцгээе гэж Моброн уриалъя. За тэгээд 365 эвдрээгүй ирээдүг бүтээй айны хүрээнд цагдаагийн байгууллага болон Монголиатай хамтран энэ галзуу киног баруун та нартай ярьж өглөө. Та нар маань тэгээд нэгийг бодож хоёрыг тунгаасан бол сабадраагүй бол саба таарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.